За хотоодны дурангийн шинжилгээ гэдэг бол улаан хоолой, хотоод дээд гисний салстах одоо өрөвсөл, шарах шалбархаа үүсвэрийг онцлоод шаардлагатай бол одоо эдийн шинжилгээ аваад баталдаг ийм онцлогооны арга байгаа. За ер нь хүн өвдсөн ардаа биш, өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлж одоо ямар нэг шинжилгээнд орж ивэл сайн. Хотоод хүмүүс одоо хотоодоо эрүүл байхын тулд эрүүл залуу хүмүүс 2-оос 3 жил тутамдаа нэг удаа хотоодны дурангийн шинжилгээнд орж явах хэрэгтэй. 40-оос дээш насны хүмүүс болон одоо удамд нь хотоодны хорт авдраар өвчлөжсэн өгүүлэмжтэй хүмүүс бол жилд нэг удаа хотоодны дурангийн шинжилгээнд орж явах хэрэгтэй гэсэн юм зөвлөмж байдаг. За ингэж орсны ач холбогдол нь бол одоо янз бүрийн шарах шалбархаа үүсвэрээ илрүүлэхээс гадна хорт хавдрыг эрт үед нь онцлох ийм онцлогооны ач холбогдолтой байдаг. За түүнээс гадна хорт хавдрыг хотоодны хорт хавдрыг үүсгэхэд гол нөлөөтэй хеликобактер гэдэг бол шинжилгээг бол тодорхойлуулж хүн бүр тодорхойлуулах хэрэгтэй. Үүний тулд бас шинжилгээг зөв аргаар өгөх хэрэгтэй. Өтгөнд юм уу амьсгалын сорилоор өгвөл одоо яг илүү бодиттой юм шинжилгээний аргаа. Цуснд одоо хеликобактерийн шинжилгээг үздэг арга нь болохоор хеликобактерийн эсрэг үүссэн хүний өөрийнх нь дархлааны ургыг үздэг учраас энэ нэгэнт үүссэн бол одоо насан туршдаа хүний бие татгалагддаг учраас ялангуяа хеликобактерийн эмчилгээ хийлгэсэн болон одоо ахмад насны хүмүүс бол энэ цусаар өгөх шинжилгээ өгөх хэрэггүй. За хеликобактерийн шинжилгээг болохоор гэр бүлээрээ өгөөд хэрвээ илэрх юм бол гэр бүлийнхэн гишүүдтэй хамт эмчилвэл сайн. Яагаад учир нь гэхээр хеликобактер нь одоо хеликобактерээ бохирлогдсон аяга тавг бохир гар болон амнаас ам дамжиж ингээ халдварлаж хүний хотоод норж өрөвсүүлдэг учраас одоо гэр бүлийнхэн гишүүдтэй хамт шинжилгээ өгөөд байвал эмчилгээ хамт эхэлнэ. Мөн эмчилүүлснийхаа дараа бол эрүүл ахуйн дэглэм гэдэг юм сайн сахиж явах хэрэгтэй. Аяг халбгаа бол хойлохгүй, ариун цэврийн дэглэмээ бол яг сайн сахиж явах хэрэгтэй. Хүнээс өөрөөс нь шалтгааллах зүйл гэж байдаг. Энэ бол хамгийн чухал зүйл буюу хоолны дэглэм гэж байдаг. За хүн одоо нэг дор хит хийхгүй, удаан өнсгөлөн явахгүй, өдөр дидэх хоолоо одоо олон тасалж багаар хэрэглэвэл сайн. За идж байгаа хоол нь одоо шарж хуурсан, хоол амтлагч ихтэй даршсан өрсөн биш. Гэрийнхээ чансан жигэлсэн хүнсийг хэрэгжүүл энэ бол хоолны дэглэм зөв дэглэм болдог. Мөн хот авдрыг үүсгэх бас хүчин зүйлийн нэг гэж үздэг давсны хэрэглээг багасгах шаардлагатай.